За энэ тогтоолын төсөлтөйг олон зүйлтэй санал нэг байгаа. Энд орж ирж байгаа зүйл бол юу гэхээр энэ монголчуудын арчил зах зээлийн нийгэмд шилжсэний 30 жилийн хугацаанд өөрснөө баялаг бүтээж тэр бүтээсэн баялагаараа улсыг орныхаа чухал хэрэгцээ зүйлд санхүүжилт хийх юм бол үнэхээр байсангүй. Анхудаага бараг одоо энэ 5 толгойн ногдол ашгаар энэ төмөр замдаа оруулах гэсэн ийм санаа явж байна л да. Тэгэхээр энэ санаачлалыг бол дэмжиж байгаа маа. Энэ санаачлалыг дэмжиж байгаа. Сая одоо би асуусан дээр энэ хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх, ялангуяа энэ томоохон бүтээн байгуулалтанд бол тэр бүтээн байгуулах гэж байгаа ирээдүйд бий болох баялагийг барьцаалах байдлаар, баялагын тодорхой хэсэг хүмүүсийг худалдах байдлаар энэ хөрөнгөний захаас энэ санхүүжилт босгох чиглэлийн юмыг бол энд бас оруулж явах зүйтэй гэсэн ийм зүйлийг одоо хэлхийг хүсэж байгаамаа. За санал нэгдэж байгаа юм бол энэ алт ховор элемент цацраг идэх бодис бол Монголын төрийн мэдэлд байна гэдэг бол одоо зүйтэй. Төрийн мэдэл гэхээр энийг бол төр аваад л одоо өөрөө бүх юм хийгээд байна гэсэн биш л дээ. Үнэхээр одоо мэрэгжлийн хөрөнгөний чадвартай туршлагатай компаниуд бол төр гэрээ хийх байдлаар хайгуул хийлгэж болно, ашиглуулж болно. Тэгэхдээ төрийн хяналтанд байна. Өнөөдрийн шиг ийм эзэнгүй ашигт малтмуулын хуулинд, цөмийн энергийн хуулинд аваачаа хийчих гэсэн ийм эзэнгүй байж болохгүй. Юм учраас энэ заалт бол маш их чухал сайн заалт байна. Энэ гадны нэг байгууллага томоохон эдийн засгийн судалгааны байгууллага Монголд нэг зөвлөмж өгсөн байгаа шүү дээ. Та нар энэ гол элементүүдийнхаа газрын баялагынхаа хайгуулыг өөрснөө Монголын төр өөрөө хий. Төр өөрөө хийх юм бол тэр одоо бий болгосон тэр хайгуулаар бий болгосон баялаг чинь төрийн өмч болно. Төрийн өмч болсон тохиолдолд бол юу гэхээр ямар ч одоо байгууллагатай ингээ ярихад тийм ээ их оновчтой болно нэгдүгээр. Хоёрдугаарт төрийн өмчтэй байна гэдэг маань бол юу гэхээр усад татвар төлөөд үлдсэн одоо тэр үлдэгдэл өөрөө хэлвэл үлдсэн баялаг нь бол юу гэхээр төр ямар ч үед одоо татж авах ийм боломжтой болно гэдэг. Ингээд бидэнд зөвлөжсөн зөвлөмж нь бол байгаа шүү дээ. Ийм учраас бол энэ төрийн үүрэг оролцоо яг энэ төр оролцохгүй л хүмүүс шүүмжилдэг. Төр оролцох юмдаа оролцох хэрэгтэй. Ялангуяа энэ газрын баялагтай. Ялангуяа энэ ураандар ховор элементтэй. Тэр литик хоббл гэдэг одоо энэ 21-р зууны элемент гэж байна шүү. Цахилгаан энергийг одоо бид энэ дэлхийн нийтээр сэргээх тэрчим хүчийг бол үйлдвэрлэж чадчихжээ. Өнөөдөр чадахгүй байгаа юм зөвхөн тэрний тэр батарей хадгалах асуудлыг чадахгүй. Тэгэхдээ ойрын 3-4 жилийн хугацаанд чаддаг болно гэж. Энийг бий болгодог одоо элемент юу вэ гэхээр тэр литий, тэр кобальтыг одоо зааж шин. Ийм учраас энэ бол их ач холбогдолтой юм орж ирж байна. Сая тэр Ганбаатар гишүүн хэллээ одоо худалдааны одоо бодлого алгаж. Монголын хөгжлийн одоо загвар гэдэг амийг бол бид их ярьдаг байдгүй. Бүгдийн хувийн өмч бүгд одоо тэр төрдөг, хувьдөг төр ирээсээ одоо юмд оролцох хэрэггүй. Энэ бол уужирсан. Өнөөдөр хөгжилтэй орнууд бол төр маш хүчтэй оролцож байна. Төрийн зохицуултыг маш сайн хийж ингэж олсог орног гэж. Тийм учраас Монгол улсын энэ төрийн бодлогыг бол өөрчлөх юм шаардлага, хөгжлийн бодлогыг өөрчлөх, хөгжлийн загварыг өөрчлөх, шинээр боловсруулж гаргаж ирэх. Энэ 21-р зуунд өнөөдөр Монголын геополитик, өнөөдөр хүрсэн хөгжлийн төвшин гэдэг олон асуудалтай уялдуулж энэ хөгжлийн загвараа гаргаж ирэх юм шаардлага байна. Тухайлбал одоо 30 жил одоо үндсэндээ барах худалдааны бодлого алга. Монгол улс одоо үйлдвэрлэгч биш одоо хэрэглэгч болсон шүү дээ. Тэгтэл одоо нэг тодорхой тооны бүтээгдэхүүн үйлдвэрлээд ирэхээр худалдааны бодлогогүй учраас гаднаас ирээд ям дүнтэй гадны одоо бүтээгдэхүүн орж ирээд ингээд зогчд. Үйлдвэрлэлийг ингээд зогоод унах шүү дээ. Гэх мэтээр одоо энэ худалдааны бодлого нь алга. Монгол улсын энэ экспортыг нэмэгдүүлэх нэг гол бааз суурь байна гэхээр аялж болчихлоо шүү дээ. Тэр тогтвортой хөгжил 2030 дотор ч одоо 2 сая жуулчин аавна гэж заасан байна шүү дээ. 2 сая жуулчин авахын тулд одоо юу хийж яана гэхээр одоо бас байхгүй. Цаасан дээр баах юм гаргаад тэр нь ажил болдгоо. Нэмж гаргаад идэг. Урд гаргасан одоо энэ бодлогоодаа ажил болгоё л да нөхдөд. Энэ хөгжлийн яам гэж байна. Монгол улсын хөгжлийг одоо хэн өнөөдөр одоо тодорхойлж байгаа юм бэ? Байхгүй. Тогтвортой хөгжил 2030 гэсэн маш одоо том ядуурлын бүх хэлбэрийг устгах нь. Хүний одоо хөгжлийн тогтвортой одоо өндөр хөгжил үхэхэд 70 орны нэг болно. Нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 17500 болно. Энийг барьж ажиллаж байгаа хэн байгаа юм байхгүй шүү дээ. Тийм учраас одоо энэ бодлогын шинж чанартай өөрчлөлтүүдийг хийх юм шаардлага.
Зүгээр сая гişүүд бас асуугаад ахшгүй нэ тодруулаад явах бол санхүүжилтийн асуудал гээд төсөв өнгөрсөн 18 онд бол орлого нь зарлагаас давж биелсэн. Тэр давж биелсэн тэр нэлээ мөнгөийг бол бас энэ экспортын дэмжиж гэсэн бодолтой оруулж ирж байгаа. Хоёрдугаарт нь тэр 5-7 төрийн ногдох ашиг гэж байж байгаа шүү дээ. Төрийн хувьд нь ногдох ашиг. Тэрийг бас ашиглая гэсэн урт хугацааны бага хүүтэй зээлүүдийг ашиглая гэсэн тэргээд ийм зүйлүүд орж иж байгаа. Ерөн зүгээр явандаа бол цаашдаа бол 5-7 хувьцааны олон улсын хөрөнгийн бирж мэржтэй гараад энэ ингээд явах юмнууд бол байгаа хөө. Тэр нэг хөрөнгийн бирж мэржүүд дээр энэ гарахын төр асуудлууд. Тийм болохоор энэ дээр бол өнөө маргаашийн асуудал бол ийм маягаар бол шийдэх зүйтэй байна гэсэн яриа бол байж байгаа юм. Жавхлан гишүүн үгүй лээ.